150 уулзуур дээр камержуулалт бүрэн хийгдсэн. Энэ хүрээндээ бол тал талын мэдээллүүдийг нийтдээ уулзуур дээр 10 гаруй камер байгаа. Дугаарын бүртгэлийг авах, өнгө маркийг таних, тухайн игнээг харах ч гэдэг юм. Ингээд төрөл бүрийн зөрчлүүд дундаас тэгээ ахаа пана камер буюу бичлэг хийж байгаа. Зургаар л зөвхөн зүйлийг нэг чиглэсэн зураг нөгөө мессежтэн дээр очингууд нь энэ зүйлээр нотлохоор болголоо гэж байгаа боловч цаана системд бол бичлэгтэй хадгалагдаж байгаа. Хоёр бичлэгтэй. Уулзрыг бүтнээр нь харсан ингээ харагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө мэдээллийг баталгаажуулаад цагдаа уулзрын гол зохицуулт хийж ийнүг үү гэдгийг хянан эрхээ албан тушаалтан баталгаажуулсны үндсэн дээрээс зөрчилж очиж байгаа гэдэг ийм зүйл байна. Эрхээ албан тушаалтан дээр ирж байгаа мэдээллийг эрхээ албан тушаалтан хянаж байгаа процессыг дээрх зургуудыг харж болоод дугаар нь таарч ийн, өнгө марк нь таарч ийн гэдэг зүйлийг ингээд тодруулаад гаргаад ирчихэж байгаа системээр. Тэр цаатлын 4-р игнээс чигээр явсан зөрчил юм. Цаашаа ирэх үеж ууг нь зүг ирэх байсан. Чигээр явчихж байгаа. Ингэж даялал. Энэ хар машин тийм. За энэ машин биш энэ машин тийм. Системийн хүрээнд бол зөрчил хянан шийдвэрийн тухай хууль заагдсан замын хөдөлгөөний дүрмийн зөрчилдүүдийг систем болвол бүртгэж захим хэлбэрээр автоматжуулсан системийг ашиглаад эрхээ албан тушаалтан хариуцлага ногдуулж болно гэдэг хууль эрх зүйн хүрээнд бидгүй эхний ээлжинд урсгал сөрөх, зогсшигмд авах, гэрлэн дохио, замын тэмдэгдлэндээ зөрчиж ирэх буюу нөгөө шууд 3 игнээ зам дээр үргэлжсэн шугамд аваад буцаж иргэдэг үйлдэл. За чиглэлийн тээврийн хэрэгслийн игнээний зөрчил буюу одоо нэг 1-р игнэн дээр тэгээ игнээ байр буруу хийжсэн, үргэлжсэн цагаан зам давсан гэсэн ийм 6 үзүүлэлтээр эхний ээлжин систем хөгжүүлэлтийг хийгээд алдаа дутагдлыг засаад ингээд ажиллаж байгаа.